Нийгмийн гэрээ эцэг хууль гэгдэг үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах талаар эд дундаа хэлцэж байна. Сэдв 360 нэвтрүүлэг энэ удаад энэ сэдвийг хөндөө ярилцах болно. Засаглалын хямрал нүүрлэлээ. Энэ хямрал явсаар эдийн засаг улс орны аюулгүй байдалд нөлөөлөх болно гэж бид ярих болжээ. Монгол улс ардчилсан шинэ үндсэн хуулиа баталж мөрдсөн цагаас хойш 25 жил өнгөрөхөд 14 засгийн газар солигдсон бөгөөд хамгийн сүүлчийнх нь Эрдэнэбатын засгийн газар байлаа. Одоо Монголын төрийн тогтолцооны хамгийн эмзэг тагсан мөртлөө арчаагүй зангилаа нь улсын их хурл болоод байна л да. Өмнөх 13 засгийн бүрэн эрхийн дундаж хугацаа 1.7 жил орчим байсан бол 14 дахь засгийн газар ердөө 1 жилийн дараа огцорчээ. Засгийн газрын бүтэц бүрийг орчин үеийн шинжлэх ухааны төвшөнд бид нэр ойлгохгүй л явж байна л да. Тэгсэн мөртлөө одоо үндсэн хуульд зарим яамтай ингээд нэр зааж батлна гэдэг нь энэ бол зэрэмдэг дээр нь улам зэрэмдэг болгож байгаа л арга юм шүү дээ тий. Харин хөрөлсөхийн засгийн газрын үр хөврөл дөнгөж бүрэлдэж байхад засгийн газар нь хэд хоногийн настай вэ гэх асуултыг ярих боллоо. Би зорсноо хийж хэлсэндээ хэрэгжүүлдэг ерөнхий сайд байхыг хүсэж байна. Учир нь энэ засгийн газарт өмнөхийн адил огцрохгүй гэсэн баталгаа бас лалга. Засгийн газар тогтворгүй хариуцлага хаанаа алдагдсан бас өгүүлэгдсэний үндсэн шалтгааныг үндсэн хуулийн засаглалын эрх мэдлийн тэнцвэр алдагдсантай холбон тайлбарлаж байна. Ерөнхий сайд гэдэг чинь тухайн улсын хамгийн гол ажил хийдэг хүн байхгүй. Ерөөсө бүх юмыг л хийдэг хүн. Өнөөдөр тэр бүх юм хийдэг хүнээ доктор сурчлалт ажиллуулж байгаа одоо манай сэтгүүлчд бичээд байна шүү дээ. Зургийн зурж амжихгүй байхад өөрчлөгдөд байна. Энэ үнэн шүү дээ. Хувь хүний амьдрал хазгаа байх юм бол толгойн буруу ажиллаж байна гэсэн. Айл гэрийн амьдрал хазгаа байх юм бол гэрийн эзэн буруу байна гэсэн. Улс нийгмийн амьдрал хазгаа байгаа бол төрийн тогтолцоонд байна гэсэн. Төгөлдржүүлэх гэж байгаа бол өнөөдөр ерөнхий сайд улсын их хурлыг тараадаг эрх мэдэлтэй болох хэрэгтэй. Нөгөө харилцан тэмцэл гэдэг юм чинь энэ дээр гарчиж байгаа хэрэгтэй. Өнөөдрийн ажлын хэсгээс гаргаад одоо хуулийн төслөх юм уу, үндс хуулийн төслөх юм уу одоо тийм баримт бичих бол одоо санал асуулгаар яваад одоо төрийн байгууллагуудын одоо сайтуудаар ч юм уу мэдээлэл их явж байна л да. Энэ зүйлүүдийг бол харж уншиж танилцсан мэдээж хэрэг албан ёсоор улсын их хурл өргөн бариагүй, боловсруулагдаагүй, эцэгдээгүй гэж бол ажлын хэсгийн зарим гишүүд тайлбарладаг. Гэтэл одоогийн төслийг харахаар одоо 70 орчим хувь нь тий одоо шаардлагагүй бүр үндсэн хуулийн суулийн үйлдэл баримтлалыг эвдсэн шүүгчийн хараа цус байдлын баталгааг алдагдуулсан. За төрийн эрх мэдлийн хяналт хуваарлтыг одоо бууруулсан, эрх мэдлийн төвлөрлийг бий болгосон ийм ноцтой өөрчлөлтүүд байгаа. 72 онд баха Америк нэгдсэн улсын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулад Конгресс нь Сенатын танхим хоёр нь хоёулаа өдөр өндөр хуваараа батлаад тэгээд тэр хуулийнхаа дор заалтан дээр юу гэж утсан бэхээр энэ үндсэн хуулийн заалтыг Америк нэгдсэн улсын 50 мууж улсын 38 сойрхон баталсан тохиолдолд хүчин төгөлдөр болно гэж бид үйлчлэх гэж дөрөв юм ярьсан шүү дээ. Ингээ гаргацсан. Тэр нь ямар заалт байсан бэхээр одоо ихэнх орны хуулинд байсан юм а эмэгтэй эрэгтэй тэгш эрэгтэй гэсэн заалт. Одоо энэ бол үндсэн хуулиудаас асагдсан л да. Тэр чинь нөгөө дэлхийн нийтээр энэ тэр асуудлыг шаардаад цаад наадах учрын чоллоггүйгээр ингээ шаардж яхад тийм өөрчлөлт ороод. Тэгэхээр 8 жилийн дараа үзсэн чинь 35 мууж улс сойрхон батлаад цаана 3 мууж улс тусцсан байгаа. 2 жилээр сунгасан. Тэгээд 35-аас цааш яваагүй тэр хууль хэрэгжиж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ үндсэн хууль гэдэг ямар чухал юм бэ? Яаж одоо тэр дэвсгэр нутагтаар амьдарч байгаа ард түмэн шийддэм бэ гэдгийг л юм ингэж тэр нөгөө төлөөлсөн байгууллагуудын мэрэгжлийн тэр байгууллагуудаар нь гарч ирдгийн жишээ нь байхгүй. За жишээ нь одоо 25 жилд одоо 13 4 засгийн газар солигдож байна гэдэг бол факт. Энийг бол одоо бас судлах ёстой зүйл. Гэхдээ ерөөсөө ингэж болохгүй юм уу огцруулаад иж болдгийм уу болдгүй юм уу гэдэг талаас нь биш. Ямар үндэс шалтгаанаар засгийн газар огцруулаад байгаа гэдгийг судлах ёстой. Ардчилсан нам улсын хуульд олонх байхдаа үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлсэн ч дуусах чадалгүй эрх мэдлээ алдсан.
Харин одоо улсын хурл 65 суудлал авсан Монгол Ардын намын бүдүүн бүлэг өөрсдийнхөө хөлбөрийг боловсруулан дууссан байна. Энэ манай үндсэн хууль өөрөө улсын хурл бол одоо төрийн эрх барих дээд байгууллага гээд 92 онд бас шууд заагаад өгсөн байдаг. Уг нь бол одоо эрх зүйн онлоор бол одоо ямар нэгэн дээд байгууллагыг бол одоо шүүх засаглал туйлдах. Тэгээд гүйцэтгэх засаглал гэж 2 хувааж 3 хувааж үзэж ингэж асуудлаа шийдвэрлээд явъя гэсэн зарчимтай боловч анханасаа улсын хурлыг давуу байдалтайгаар үндсэн хууль өөрөө батлагдсан. Манайх парламентод хэд их ач холбогдол өгөөд их хурлыг одоо үндсэн хуулийн 20 дугаар зүйл дээр төрийн эрх барих дээд байгууллага гэж томьёолцсон байхгүй. Уг нь одоо засаглал хувааж байгаа онлоор чинь төрийн эрх барих байгууллага гэж байхгүй шүү дээ. Их хурл гэдэг бол хууль тогтоодог байгууллага, хяналт тавьдаг байгууллага засгийн газарт. Засгийн газар ерөөсө бодлого хэрэгжүүлдэг, бодлогыг авч явдаг газар, хууль хэрэгжүүлдэг. Шүүх бол зөрчигдсөн эрхийг сэргээж хамгаалдаг ийм чигүүрхтэй шүү дээ. Тэгэхээр энэ гурав хоорондоо хамааралгүй аль болох тусдаа ялангуяа энэ томилгоо бүрэлдэхүүн бий болдог энэ журам тогтолцоонд аль болох тусдаа байж ижил энэ гурван эрх мэдэл биеинтэй утгалтахгүй бие биенээсээ хамааралгүй тэгжиж нөгөө хүний эрхийн баталгаа илүүхэн хангад. Улсын их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, улсын их хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндслээр болон улсын их хурлын үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчөд хуулийн этгээд болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн цахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ. Төрийн хяналтын байгууллагын тогтолцоо зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үнцийг хуулиар тогтоо. Хяналт тавина гэв. Гүйцэтгэх засаглалд дэмжлэг үзүүлэн гэдэг энэхүү байгууллага шаардлага гарвал гүйцэтгэх засаглалаач хянж мэдэх нь. Өнөөдөр энэ байгууллагын чиг үүргийг үндэсний аудитын газар төрийн эмчийн хороо гүйцэтгэдэг. Хэрвээ энэ байгууллагын чиг үүрэг хэтэрвэл яах бол? Энэ талаар төсөл санаачлагч ажлын хэсгийн гишүүдээс лавлсан боловч тэд тайлбар хийхээс татгалзаж байна. Тэгвэл энэ байгууллагыг үндсэн хуульд өөрчлөлт оруулан байгуулах шаардлага үнэхээр байна уу? Миний хувьд анх бол энэ төслийн 5 сарын 10-нд гарсан төслийг олж хараад энэ дээр бол 50-ны загвар байж болохгүй гэдэг шүүмж өгч байна. Гэтэл энэ шүүмж өгсөний дараа одоо энэ ажлын хэсгийн гишүүд одоо бултаж эхэлж байгаа юм л да. Энэ бол 50-ных биш ээ. 50-наас аваагүй. Израилаас авсан. За тэгээ Израилийн судлаад ирсэн чинь наадах чи Израилаас аваагүй Америкаас авсан. Зүгээр л нэг улсаас авсан одоо зүйтэй гэсэн юм бол оруулж ил гэж байгаа мó. Тэгээд томьёоллыг нь харж байгаа гэдэг. За бичсэн томьёоллыг нь харахаар энэ байгууллагад бол маш олон юм тодорхойгүй. Өөрөөр ард түмний тэр мөнгийг үнэхээр үндсэн хуулийн байгууллага зөв гаргаж ирдэг. Хин нэгэн дээрээс нь дарамтлалгүй нөлөөлдөггүй тийм л байлгахаар хийж харин би энийг бол зөв болов. Магадгүй энэ зөв байж магадгүй гэж бодож байна. Одоо авилгатай тэмцэх газраас илүү хүчтэй болж өөрчлөгдөх хуулиар тийм болох боломжтой байгууллагын үндсэн хууль заана гэдэг бол өөрөө эргээд аюултай. Тэгэхээр ийшээ одоо улс төрийн томилгоо хийгээд энийг улс төрчид бие биенийгээ намандаг тийм зэвсэг болох гэж нүггүй. Гэхдээ яг төрийн хяналтын байгууллага гэж шинэ институт бий болох гэж байгаа мó улсын хурлын одоо бүтцэл байгуулах гэж байгаа мó гэдэг нь төдийлөн тодорхой бус. Бидаас институт байдлаар явах гэж байгаа бол хин яаж томилохын ямар их мэдлэлтэй байхын гэдгийг бол бас үндсэн хуулиар нэг бүлэг дэд бүлэг ч юм оруулж тодорхой тусах ёстой л гэтэл энэ нөхцөлд өөрөө улсын хурлын гэсэн дэд бүлгийн нэг одоо зүйл болж орж байгаа нь бол бас хангалтгүй өөрөө зөрчилтэй ийм асуудал байж байгаа. Төрийн хяналтыг хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй тусгай байгууллага байна гэдэг асуудал үндсэн хуулинд орж байгаа юм байна лээ. Энэ дээр бол бас бид нэр санал хүсэлтэд хэлсэн байгаа. Ер нь бол Монгол улсад мөрдөгдөж байгаа үндсэн хуулийг дагаж гарсан 30 төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаас харахад бол төрийн хяналт шалгалтыг явуулах бүх боломжит нөхцөл нь хуульчлагдсан байгаа шүү дээ. Хамгийн гол нь энийг хуулийг хэрэгжүүлдэг механизм дээр очихлоор энэ гацаатай байгаа учраас энэ асуудал хөндөгдсөн байх гэж ойлгож байгаа. Зөвхөн үндсэн хуулинд яг ийм байдлаар төрийн хяналтыг хэрэгжүүлдэг байгууллага оруулах юм бол үйл ажиллагаагаа яаж хэрэгжүүлэх юм, хэн хяналт тавих юм, ямар механизм хэрэгжүүлэх юм гэдэг нь бол өөрөө их ойлгомжтой асуудал болж орж ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр төрийн албаны зөвлөлийг заавал үндсэн хууль заах шаардлага бол байхгүй. Ингээд заах нь бол өөрөө эргээд бас аюултай. Энэ байгууллагын эрх мэдэл хитрхи одоо томроод ирэх юм бол
Энэ өөрөө засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлээс одоо булаацалдах ийм бол эрсдэл бол байгаа. Өнөөдөр ерөнхийлөгч улсын хурлын гишүүн засгийн газар хууль санаачлах эрхтэй. Харин шинэ нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр ерөнхийлөгчийн энэ эрхийг хязгаарлах нэ. Өөрөөр хэлбэл улсын их хурлын гишүүн болон засгийн газар хууль санаачлах эрх хэдлэн. Одоогийн төслөөр бол засгийн газар чиглэл өгөх хууль санаачлах ерөнхийлөгчийн бүр эрхийг хасж байгаа. Энэ дээр нэмээд улсын их хурлын нэг гишүүн хууль санаачлал явуулдаг бас болох хэрэгтэй. Ер нь бол парламентд байж байгаа намын бүлэг юм уу? Одоо улсын их хурлын нийтчүүдийн 4/1 л хууль санаачдаг байхгүй бол одоо олон янзын хуулиуд ингээд гишүүд бодсон юм болгоно хууль болох гэдэг тийм. Тэгэхээр энийг зэгцэлж байгаа бол зүг гэж бодож байгаа. Дээрээс нь төсөлд ороогүй нэг зүйл бол тэр хуулиар нэмж ерөнхийлөгчд бүрэн эрх олгож байгааг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол асар олон эрх мэдлүүд олгож байгаа тэр нэг нүхийг хааж өгөхгүй бол энэ байдал зогсох. Өөр нэгэн заалтанд ордуусан 7 өөрчлөлт гээгдэх өөрчлөлтийг буцааж байна. Бид өнөөдөр улсын их хурлын 20 хүрэхтэй үгүйтэй гишүүн нийгмийн нарийн асуудлыг зохицуулах хуулийг баталж байгааг бишгүй гарч сонсч байгаа. Улсын хурлын чуулганы болон байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэй үзэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж өөрчлөн найруулж ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж өөрчилснөө хуучнаар нь буцаах санал гэсэн үг. Зарим хүмүүс тэгдэг доддуусан 7 өөрчлөлт гэж. За энэ 2099 онд өөрчлөлт оруулаад тэрэн зэсээр орж байгаа яг тэрний дараагаар 2000 онд дахиж баталсан 7 өөрчлөлт. Энэ бол дордуусан биш. Энэ бол яг тэр хашаан дотор нь тэр хашааны өнцөг буландар нь өнгөц одоо шавардлах ч гэдэм үү тийм засвар хийсэн. Гарцаагүй байдлаас хийсэн байхгүй юу? Ягаад гэвэл парламентын эрзийн асуудал одоо эрз бүрдэхгүй л ингэдэж шүү дээ. Энэ дэлхийн хөгжсөн орнуудын парламентт ч ерөөсөө яг хууль хэлцэж байхад цөөхөн хүн сууж идэв шүү дээ. Яг гэхдээ бүлгүүд өөрсдөө байр суурийг илэрхийлждэг. Тэгж хүн болгон үг хэлж хүн болгон хууль боловсруулж суудгүй юм байл. Гүйцэтгэх засаглалын хувьд гишүүдийнх нь 3/1 давхар дээлтэй байх давуу эрхээ хуулийн төсөл санаачлагчид мартсангүй. Харин ололттой тал нь ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг ерөнхийлөгч болон улсын их хурлд танилцуулснаас хойш ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжлан гэх заалт. Ингэснээр парламентын ашиг сонирхолд нийцүүлж бус өөрийн эрх мэдлийн хүрээнд ерөнхий сайд бага бүрдүүлнэ гэсэн үг. Уулан давирах боллоо. Тийм ээ? Уулан давираас амьд эрхийгч хүмүүд, өгөөгч хүмүүд. Баг бүрдүүлэхдээ өөрийн танил талаа бодох уу? Энэ багт хэм хэрэг болох уу гэдгээ бодох уу? Уг нь бол ерөнхий сайдад кабинетийн гишүүний бүрэлдэхүүнээ мэдэх, улсын төсвөө барих энэ эрх мэдэл байх хэрэгтэй. Манайд бол энэ хоёр эрх мэдэл одоогоор хоёрлоо байхгүй. Гэтэл хоёр дахын саяын байдлаар засах гэсэн бол засч чадахгүй. Тийм ээ? Ахаа намайг аваа явал да би тэр ууланд орчих гач үзмээр байштэй гэд байгаа хүнийг бодох уу? Ууланд очиход эвгүйдсэн үед ямар хүмүүс хэрэг болохыг бодох уу? Засгийн газар чинь тийм шүү дээ. Их хурлын төр эрх барих дээд байгууллага гэдэг статусад татгалзах ёстой. Энэ бол хууль тогтоох дээд байгууллага гэж илэрхийлээд яг хууль гүйцэтгэх мэдл, хууль хэрэглэх, шүүх мэдлээ гэдгээр бусад хоёр одоо төрийн одоо өндөрлөг институцийнхаа хэмжээнд очихгүй бол бидний төр байна. Би ард түмний төлөөлөгч гэдэг одоо бараг одоо юу хэмжээгүй эрхт хаант засаглал маягийн эрхийг эдлэх шахуул юм болох гээд байна л да. Парламентын засгийн жинхэнэ утга руу орох юм бол олонхын судал авсан нам нь хэрэг олонхын судал аваагүй бол хамгийн олон судал авсан нам бус намуудтайгаа нийлээд тэгээ засгийн газраа эмхлэн байгуулдаг. Ерөнхий сайдаа томилдог байх хэвээр. Ерөнхий сайд нь болохгүй бол парламентын дараадаг. Харж байгаа үстэй чи Францад Англи энэ Японд одоо ерөнхий сайд нь парламентад дарах гал байгаа үстэй. Энэний цаана юм ярил мэрэгжлийн талаас, практикийн талаас, олон улсын талаас ярил бүр нэрэл тийм юм байна дэ гэж харагдахаар юм зөндөө бий. Сэдв 360 нэвтрүүлэг энэ удаад үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буй асуудлыг ерөнхийлөгчийн эрх мэдэл болон засгийн газрын эрх мэдэл шинээр төрийн хяналтын байгууллага байгуулах гэж байгаа асуудлыг хөндлөө. Бид үргэлжилт нь шүүх эрх мэдэл болон бусад асуудлыг хөндөх болно.